За өглөөний мэнд тэтгэлээ эзний үгээр өслөх өнөөдрийн гишлэл бол Эфес 5 дугаар бүлгийн 16 дугаар гишлэл. Өдөр хоног цэвүүн байгаа тул цагийг зөв ашиглаа гэж хэлсэн байна. За хэдүүлээ энэ ишлэгийг ойлгоход ер нь 1-р зууны Эфес гэдэг энэ хотыг нөхцөл байдлыг ойлгох нь зүүн хэрэгтэй баг. Яг нь тухайн үеийн бол Ромын эзэнт гүрний Аз дахь хамгийн том нийслэл байсан те. Дэлхийн 7 гайхамшигын нэг болох Артемисийн сүм тэнд байгаа. Худалдаа 8 шүтэн ичид засгийн эдийн засаг нэгт ингээ холилдсон. Ерөөхдөө маш том хот. Яг энэ хотын хүмүүс хэлэхдээ өдөр хоног юм цэвүүн байш шүү, тэг муухай байш шүү. Тиймээс та нар цагийг авраарай гэж. Тэгэхээр энд хэлж байгаа энэ цаг гэдэг үг нь Кронос буюу энэ эргэлдэх юм цаг хугацааны тухай эрдөөсөө яриаггүй. Харин энд болохоор дахин давтагшгүй нэг тэр агшин мөчүүдийн тухай ярьж байгаа. Тэгээ яг тухайн үеийн Эфес хотынхаа энд юу гэж ойлгож ирсэн бэ гэвэл цагийг авар гэдэг энэ ойлголтыг болохоор цаг хугацаанд ийм амьдралдаа менежмент гэж амьдрах тухай эрдөөсөө яриаггүй. Харин ёс суртахууны үр завхарсан энэ хотод те бурхны өгсөн боломж өрг зоригтойгоор сонгон амьдрахыг Kairos гэж ерөнхийдөө ойлгож иж. Тэгэхээр бидний энэ амьдрч буй нэг ёрон муухай байж болно. Гэхдээ бурхан бидэнд түүний талд шийдвэрлэх мөчүүдийг өгөх юм бол тэр бурхны талд зогсож байгаа тэр цаг мөчүүдийг та аврахыг Kairos буюу цаг хугацааг аварж гинэ гэж ерөнхийдөө ойлгож болно. Тиймээс та энэ 2026 онд цаг хугацааг аварч амьдраарай.